За үзэгч та бүхэндээ COP17 8 дахь өдрийн хурлуудаас та бүхэнд мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр яг энэ COP17-той холбоотойгоор сэдвчилсэн маш олон хуралдаанууд болж байгаа. За олон асуудлыг бас дэвшүүлж байгаа. За энэ асуудлууд дээр ер нь эрдэмтэн судлаачид, олон улсын судлаачдын байр суурь ямар байгаа гэдгийг үзэгч та бүхэндээ бас тодруулан хүргэе. За энэ удаад бид олон улсын судлаач Уланбаяр судлаачаас зарим зүйлийг тодруулъя. Танд энэ өдрийн мэдээг хүргэе. Энэ өдрийн мэдээг хүргэе. За COP17 хуралдаан 8 дахь өдрөө үргэлжлэж байна. Тэгэхээр өнгөрсөн өдрүүд хилцсэн асуудлууд, за ер нь COP17-гоор энэ хилцэж байгаа асуудлын хувьд ер нь та ямар байр суурьтай байна? За юуны өмнө бол Монгол улсад анх удаа нэгдсэн үндэсний байгууллагын ивэл доор цөлжилтөө тэмцэх Нүүбийн конвенцийн талуудын 17 дугаар олон улсын баг хурал бол зохиогдож байгаа. Тэгэхээр энэ нь бол Монгол улсын ногоон гадаад бодлого, Монгол улсын олон улсын мандалыг бол дэлхийн хамтын нийгэмлэг бол зүйсээр хүлээн зөвшөөрсний хамгийн тод илэрлэл гэдгийг бол нэгдүгээр тэмдэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт бол Монгол улс бол 2022 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаар бэлчээр болон нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд зарласан. За энэ олон улсын COP17 хурал энэ олон улсын жилдээ цаг хугацааны хувьд давтаж байгаа. За энэ бол энэ удаагийн уулзалтыг улам өндөрт өргөж байна гэж хэлж болно. За дээр нь бол юу байна вэ гэхээр өнөөдөр бол энэ арга хэмжээнд бол дэлхийн 197 орн гэдэг маань бол нэгдсэн үндэсний байгууллагын 193 орны төлөөлөгчд. За тэгээд дээр нь бол Нүүбийн гишүүн бус 2 орн байж байгаа. За энэ 2 орн тэгээд ингээд Палестин гэдэг ингээд 197 орн болоод Европын холбооны төлөөлөгчд оролцож байгаа. За нийтдээ бараг 12 мянган төлөөлөгчд оролцож байна. Тэгэхээр энэ гол асуудал бол ерөөсөө энэ байгаль орчин, ялангуяа газрын доройтол, бэлчээр, за тэгээ усны удирдлагын асуудлыг ингээд цогцоо байдлаар бол бүх төвшөнд авч үзэж байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол нэг зүйлийг хэрэг хэрэгтэй. Энэ COP17 бол энэ Монголын асуудлыг хэлцэх гэж байгаа хурал биш. Энэ бол яг нэгдсэн үндэсний байгууллага дээр дэлхийн бүх улс орнууд өөрийнхөө асуудлыг шийдвэрлэдэг шиг ийм хурал байхгүй. Тэгэхээр энэ 200 гаруй орны төлөөлөгчд мөн ялгаа байхгүй энэ COP17 дээр өөрсдийнхөө сорилт толгомцсон асуудлыг мөн ялгаа байхгүй танилцуулаад эндээсээ бол хэрхэн яаж санхүүжих босох вэ гэдэг асуудал байж байгаа. Тэгэхээр энэ өнгөрсөн 7 хоногийн хуралдааны нэг чухал үр дүнг бол Нүүбийн цөлжилтөө тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фауд бол маш тодорхой хэллээ. За энэ бол юу байна вэ гэхээр 23 оронд 70 гаруй төсөл дээр бол 1.2 тэрбум $, ийм төсөл энэ санхүүжилт босгохоор бол тохиролцсон явдал гэж байгаа. Тэгээ энэ бол өөрөөр бол энэ маш чухал ихний амжилт гэж ингэж хэлж болно. За хоёрдугаарт бол албан ёсоор Монгол улс бол яг энэ 2 жилийн өмнө бол Ириад болсон, Сауди Арабид болсон энэ цөлжилтөө тэмцэх ирэх 2 жилд Монгол улс дараалах энэ эрхээ бол албан ёсоор хүлээж авлаа. За тэгэхээр өнөөдөр бол Монгол улс бол яах аргагүй дэлхийн нийтийн энэ цөлжилтөөс бол ангид бол биш байна. Ялангуяа Монгол улс бол бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйтай. Тэгэхээр энэ дээр бол зүгээр хүмүүсүүд янз бүрийн санш хөмлүүд ярьж байна. Африкийн цөөхөн хитэн малтай хүмүүсүүд энд ирэх юм шүү. Тэгэхээр энэ бол зөвхөн мал аж ахуй ш. Нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн өмнө тулгамж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр бүх улс орнд өөрсдөө тулгамжж байгаа сорилтуудыг ярилцж энэ дээр бол бид нар хамтарсан тунхаглах гаргахад өөрсдөө бодол саналыг харилцан зөвшөлтсөлийн үндсэн дээр тусгах үндсэн дээр за эндээс бол маш том санхүүжилт босгох асуудал байж байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдөр бол дэлхийн нийтийн хэмжээнд бол асуудал тулгамдж байгаа. За нөгөө нэг асуудал бол бид хүн сайн мэдж байгаа 8 сарын 14-нд бол дэлхийн нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн дэлхийн дахны уулзалт болсон. За энэний дараа бол тэрэлж горигтөр бол дэлхийн нүүдэлчин малчдын дэлхийн дахны ассамбле болсон. За эндээс гарсан баримтчгийг бол энэ өдрүүдэд бол өөрөөр хэлбэл энэ COP14 бол хилцэж мөн баталгаажуулна гэсэн. Тэгэхээр маш олон асуудлууд байна. За энэ дээрээс бол хамгийн гол асуудал нь бол цөлжилтөө тэмцэхэд бол ялангуяа Монгол улсын ногоон гадуудлын маш том брэнд болж байгаа тэр бом хөдөлгөөн байж байна. Энэ бол дэлхийн дахин маш том үлгэрлэл болж байна. Тэгэхээр яг энэ
зөвхөн хот суурин газруудад мод тарих биш, яг тэр цөлжилттэй толгомжж байгаа газар нь бол яг мод тарих асуудал бол хамгийн чухал байна гэж ингэж үзэж байна. За бэлчээрийн даацыг одоо бид нар бол хангалтын тулд бол хамгийн гол нь энэ Монголын хувьд бол энэ 5 гишүүн малынхаа одоо энэ үржил селекц төрөлжүүлэх ашиг шин нэг гаагаас авсах ашиг гэд шинжлэх ухааны дижитал технологи ялангуяа дрон за тэгээд цахим оюун ухааныг нэвтрүүлэх за тэгээ малчдыг бол маш одоо эрчимтэй дижиталчлах сансрын одоо энэ хиймэл дагуулаар бол цаг уурын одоо мэдээлэлээр бүрэн хангах гэдэг ингээд маш олон асуудлыг бол өөрөөр хэлбэл малчдын уламжлалт мэдлэг ухааныг орчин үеийн дижитал технологитой хослуулах үндсэн дээр өнөөдөр бол бид нар бол урагшлагаа гэсэн ийм одоо гол дүгнэлтүүдийг бол үндсэндээ бол хийж байна. За энэ бол одоо өнөөдрийн хувьд бол одоо энэ COP17-гийн одоо өндөр дээд түвшний одоо арга хэмжээ бол аль бие усаар эхэлж Монгол улсын ерөнхийлөгч бол дэлгэрэнгүй бол одоо үг хэллээ. За мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нийтийн бичгийн даргын орлогч за энэ бол одоо Амина Махмед бол одоо энд оролцож одоо сая бол одоо мат сайхан дэлгэрэнгүй үг хэлсэн. За тэгээ энэ дээр бол одоо ялангуяа яг Монголын хувьд бол Нарлаг Монгол гэдэг томоохон хөтөлбөр Талын Монголын төлөвлөгөөг бол хилэлцэж энүүн дээр бол яг цөлжтэй тэмцэх одоо нүүбийн конвенцийн одоо газар бол энэ дээр бол эх 2 жилд бол маш том одоо арга хэмжээ одоо зохион байгуулна гэж ингэж ярьж байна. Тийм учраас бол одоо бид нар бол энэ өдрүүдэд бол асуудлаа бол маш олон талаас шинжлэх ухааны үндэслэлтэй одоо тайлбарлаж өгч бид нар бол томоохон одоо төслийн хөтөлбөрийн санхүүжилтийг бос гадруудлууд бол одоо байна. Тэгээ энэ бол эх 2 жилдээ бол үргэлжилнэ гэсэн үг юм аа гэдгийг бол энд одоо цохон тэмдэглэмээр байна л да. Олон улсын судлаачдын зүгээр байр суурийг та бас мэдээж сонсож мэдээлэл авсан баг. Ер нь ямар одоо хөндлөнгийн байр суурийг нь илэрхийлсэн байна? За юуны өмнө бол ер нь гол одоо ялангуяа Африк, Латин Америк, ойролт орнууд, за Баруун Азийн орнууд ч гэдэг юм үү те 70 эдгээр орнуудын одоо иргэдийн бүү хоолой одоо энэ батлагдах одоо энэ тунхаг хүчүүдэд бол маш тод одоо илэрхийлэх явдал бол маш чухал байна гэсэн ийм одоо байр суурийг бол илэрхийлж байна. Эдгээр одоо ялангуяа одоо яг тийм нүүдлийн аж ахуй эрхлэлтийг одоо энэ төлөөллүүд бол хэлж байна. За мөн одоо юуны өмнө бол энэ одоо асуудлыг бол зөвшөлтслийн үндсэн дээр бол шийдвэр гаргана. За ингээд энэ зөвшөлтслийн үндсэн дээр л одоо гол асуудлаа бол одоо бид нар шийдвэрлэнэ. Тэгэхээр өнөөдөр бол нэгдүгээрт бол юу вэ гэхээр энэ цөлжилтөө тэмцэхин талуудын энэ олон улсын хурал гэдэг маань бол нэгдүгээр дэлхийн дулаар уур амьсгалын өөрчлөлтөнд яаж тэсвэрлэх үү, сөрөн зогсох уу, дасан зогсох уу гэдэг асуудал. Нөгөө хоёр дахь том асуудал нь бол ерөөсөө бид нар бол байгаль дэлхийтэйгээ хичнээн өндөр шинжлэх ухааны технологи ажилтнууд төрөл хөгжсөн ч байгаль ихтэйгээ хоршин хөгжих явдал энэ хоёр үндсэн асуудлууд байгаа маа гэж. Тэгээ энэ цөлжилтөд тэмцэх асуудлын хамгийн гол асуудал бол юу вэ гэвэл ерөөсөө усжуулалт, усны одоо менежмент юм а гэж. Тэгэхээр ойрын ирээдүйд бол ер нь бол ус гэдэг маань бол одоо геополитикийн тулааны маш том одоо зэвсэг болох ийм одоо төлөв байна. Тийм учраас энэ усны одоо менежмент бол цөлжилтөд тэмцэх одоо энэ бодлогын маш чухал одоо бүрэлдэхүүн юм аа гэсэн ийм одоо зүйлийг бол одоо олон улсын шинжээчд бол тэмдэглэж байна. За баярлалаа. За баярлалаа. За энэ удаагийн одоо 8 дахь өдрийн өндөр дээд түвшний одоо уулзалтын хурлын нээлтийн үед Монгол Улсын ерөнхийлөгч бол хэлсэн үгэндээ за эдгээр хэрэгжиж байгаа энэ бодит сэдв болон бодит асуудлыг бид илүү бодит алхмуудыг одоо хэрэгжүүлэх бол зүй ёсны хэрэг гэдэг зүйлийг хэлж байна. За зөвхөн энэ удаад яг энэ сэдвүүдийг хилцээд өнгөрөх биш Монгол улс болон бусад дэлхийн нийтээр одоо 2 жилийн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх бодит үр дүнд хүрэх энэ одоо алхмууд ажлуудыг бол зохион байгуулах юм аа. Тэгэхээр мөн одоо энэ өндөр дээд түвшний хурлын үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод за цагаан алт за хүнсний хувьсгал гэсэн энэ 3 санаачлагыг бас танилцуулж байлаа. Мэдээж эдгээр энэ 3 асуудал бол энэ байгаль ихтэй холбоотой за мөн яг энэ тэрбум мод ойн санг нэмэгдүүлэх за цагаан алтны хувьд бол яг энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа яг энэ бүх арга хэмжээдээ нэгдсэн байдлаар бас бодлогын түвшинд загидж энэ асуудлыг бас бодитоор зохицоор харах ийм боломжуудыг бас нээж өгж байгаа маа гэдэг зүйлийг бол хэлж байна. Тэгээд үзэгч та бүхэндээ бид олон улсын одоо судлаачдын байр суурийг бас та бүхэндээ хүргэлээ.